За та бүхэндээ одоо энэ удаагийн хичээлээр бараа материалаа борлуулсан нөхцөлд бараа материалаа борлуулах буюу зарлагдсан нөхцөлд ямар бичлэлтүүд хийгдэх вэ? Ямар бүртгэл хийгдэх вэ гэдгийг зааж өгье. За дагалдах материал дээр та нарын гарт байгаа урьдчилж бэлдсэн материал дээр бараа материалын борлуулалтын бүртгэл падаан гэсэн хэсэг байна. Тэн дээр бидний жишээн дээр болохоор 5 удаа борлуулалт хийсэн байгаа. Бат олон ургалч компани 1 сарын 9-нд 1 сарын 12-нд гэх мэтлэн 5 удаагийн борлуулалт хийсэн. 5 удаагийн борлуулалтын падааны бэлдсэн байгаа. За энэ 5 борлуулалтын зарим борлуулалтын мөнгө нь болохоор бэлнээр касс руу орсон. Зарим борлуулалт нь харилцах данс руу орсон. Хамгийн сүүлийн гүйлгээ буюу сая төгрөгийн борлуулалт нь зээлэр байгаа. Бат компанид зээлэр борлуулсан. За ийм 5 падаа өгөгдсөн гэж үзэхэд хамгийн түрүүнд бид нэр бараа материалын бүртгэл дээр бараа материалын бүртгэл буюу бүртгэлийн зарлага дээр бараагаа борлуулж бараагаа гаргаж байгаа учраас зарлага дээр бүртгэлөө хөтлөн гэсэн үг. За өгөгдсөн 5 падааны маань гүйлгийг шивцэн байгаа. Он сар барааны кодоор нь хэдийг зарсан. Хэдэн төгрөгөөр зарсан. За тэгээд нийт борлуулсан үнэ хэд вэ гэдэг аль компани зарсан гэх мэтлэн падаанаа урьдчилан шивцэн байгаа. За гэх мэтлэн энийг харж байгаа та нар жишээ зарцуултууд аваа шивэд авчиж болно. За ингээд зарлагын шийдэн дээр нийт борлуулсан бараагаа шивчээр за нийт 5 сая 600 мянган төгрөгийн борлуулалт хийгдсэн байна гэсэн үг. Энэ дээр болохоор I баган дээр борлуулалтын үн борлуулсан үнийн мэдээлэл гарч байгаа. Энэ энэ баган дээр болохоор өртгийн үн гарч байгаа гэсэн үг. Нийт нэгжийн дундаж өртөг нийт өртөг гэдэг гарч байгаа. За зарлага шийдэн дээр ямар бараа борлуулсан зарлагын мэдээлэл дэлгэрэнгүйгээр гарч байгаа бол энэ мэдээлэл маань тайлан шийдний маань зарлага дээр болохоор өртгөөрөө бараа маань зарлагдаж байгаа гэсэн үг. Борлуулах үн дээр болохоор хэдэн төгрөгийн бараа борлуулсан тий 5 сая 600 мянган төгрөг гэдэг бараа төс бүрээс ямар хэмжээний бараа зарлагдсан зарсан тий зарлагдсан гэсэн мэдээллүүд тайлан руу бол зарлагын мэдээлэлээс автоматар гараад ирж байгаа. Тэгээ тайлан дээр ерхий агуулгыг харах юм бол бараа 22 кг бараа байжгаад 860-аар нэмэгдээд сая бидний зарцуулт хийсэн 778-аар асалт хийгдээд эцсийн үлдэгдэл нь 104 кг гэдэг бараа материалын бүртгэлийг бол ингээ бүртгэж байгаа. Падаанаа харж байгаа бараагаа шивчнэ гэсэн үг. Нөгөө талаар зарлага дээрээ бараагаа яг зарж явах үедээ бараагаа шивээд падаанаа бас гаргаад авчиж болно тий. Падаа хэрвээ гараагүй нөхцөлд. За ингээд бараа материалын тайлангийн хувьд бол ингээ бүртгэлүүд хийгдчихэж байгаа. За бараа материал борлуулах үед зарим орлого нь болохоор бэлнээр орж байгаа, зарим нь харилцахаар орж байгаа. Хамгийн сүүлийнх нь болохоор кассаар орж байгаа гэж хэлсэн. Зээлээр борлуулсан гэж хэлсэн тий. Тэгэхээр бид нэр өмнөх хичээлүүд дээр касс харилцаа шивэх үед эдгээр борлуулалтын орлогууд орж байгаа талаар гарсан тий. Зээлээр бэлнээр борлуулсан, кассаар харилцахаар борлуулсан гэдэг энэ падааны дүнгээр одоо энэ ихний падааны борлуулалтын орлогууд сая 500 800 мянга хичлэн энэ борлуулалтын орлогууд үндсэн файл дээр бид нэр касс харилцаа шивэх үед борлуулалт нь бүртгэгдсэн гэсэн үг. За жишээлбэл харилцахынхаа хуулгыг харах юм бол харилцах дээр 1 сарын 9-нд 2 сая төгрөгийн борлуулалт хийгдсэн байна. 1 сарын 15-нд сая 500 мянган төгрөгийн борлуулалт хийгдсэн байна. Гэх мэтлэн бэлнээр борлуулсан бэлэн мөнгөө тухайн үедээ борлуулах үедээ төлцсөн шилжүүлсэн борлуулалтын орлогууд маань тайлангийн маань мэдээлэлд орсон байна. Одоо тэгэхээр хамгийн сүүлийн зээлэр борлуулалтыг яаж бүртгэх вэ? Тэр талаар та нарт хийж үзүүлье. Зээлэр борлуулалт хийсэн нөхцөлд бидний одоо падаанаа харах юм бол бат компанид сая төгрөгийн борлуулалт зээлэр бараа борлуулчлаа гэх юм бол хамгийн түрүүнд бат компани дээр бид нар авлага үүсгэх ёстой сая төгрөгийнхөө. Нөгөө талд нь борлуулалтаа бүртгэх ёстой гэсэн үг. За тэгэхээр авлага үүссэн эсхийг санхүүгийн үндсэн файлынхаа авлагын данс дээр очингууд бат компани нэр дээр авлага үүсгэсэн байгаа. 121 гээд авлагын данс үүсгэсэн байгаа гэсэн үг. Журнал дээр болохоор бат компани нэр дээр
шинэ авлага үүсгэх гэсэн үг. За энэ өмнө нь шивцэн байсан авлагаа үүсгэсэн байсан устгаж байгаа дахиж хийж үзүүлээ. Bad компанид зээлээр бараа борлуулаа гэдэг. За энэ байна. 1 сарын 20-нд сая төгрөгийн борлуулалт гэдэг. За энийг устгачаад та нарт шинээр хийж үзүүлээ. Гүйлгээ устгах. За одоо ингээ гүйлгээ баланс дээр очиод Bad компани мэдээллийг харах юм бол дебитээр авлага үүсэв байна тий. За журнал дээр ороод 1 сарын 20-нд зээлээр бараа борлуулсан Bad компанид авлага үүсгэж байгаа учраас үндсэн данс нь Bad компани авлагын данс буюу 121.1 данс байна. Борлуулалт авлагаар мөнгө нь орж ирээгүй ч гэсэн борлуулалт хийж байгаа учраас харьцан дансан дээр нь борлуулалтын орлогын данс бичнэ гэсэн үг. За тэгээд авлагын данс маань өөрөө дебит дүнгээр нэмэгдэх учраас үндсэн дансан дээр дебит дансан дээр сая төгрөгийнхөө борлуулалтыг шивнэ. За борлуулалт учраас нөөдтэй гүйлгээ нэмэх гэдгээр нэмнэ. Нөөдтэй гүйлгээ нэмэх товчоод харангууд гүйлгээний мэдээлэл маань журналд орлоо. Нөөдийн өглөг салжлаа 90,000-д цэвэр борлуулалт нь 909,000-д. За гүйлгээ баланс руугаа ороод харахад Bad компани дебит дүн дээр сая төгрөгийн авлага ороод ирсэн байна. За борлуулалтын орлогоо нийт нь харъя. Бараа материалын пайлаа бид нэр харахад нийт борлуулсан орлого 5,600,000 байсан тийм. Тэгэхээр санхүүгийн тайлангийн файл дээр касс харилцах авлагын бичлэлтэй бүгдийг хийц учраас бүх борлуулалт тусцсан байх ёстой гэсэн үг. Тэгэхээр борлуулалт маань цэвэр борлуулалт болон нөөттэй борлуулалт гэдэг энэ хоёр шарлуулсан дүнгээр харах юм бол нөөт нь салсан дүн, нөөт цэвэр борлуулалтын дүн гэдэг энэ хоёрын нийлбэр дүн доор гарч байна. 5,600,000 төгрөгээр. За тэгэхээр борлуулалтын орлого маань санхүүгийн тайландаа ингээд бидний хийсэн гүйлгээний дагуу орсон байна. За эцэст нь тэгээд дүгнээд хэлэхэд бараа материалын борлуулалт буюу зарцуулалт хийхэд зарцуулалтаа бараа материалын дэлгэрэнгүй тайлан дээр шивнэ. Нөгөө талаараа борлуулалт хийж байгаа учраас мөнгө орж ирсэн нөхцөлд кассаар бол касс дээр шивнэ, харилцахаар бол харилцах дээр шивнэ. Зээлээр бол зээлийн борлуулалт үүсгэх талаар та бүхэндээ хийж үзүүллээ.